За одоо хоёр даавууга хооронд нь ингээд залгаад ойтсон байна. За одоо үүн дээрээ нөгөө 3 дахь даавууга залгана. 3 дахь даавуу маань болохоор энэ харын ногоон өрөөнийхөө хажууд ингэж орж ирж байгаа. За мөн л яг адилхан өнгийн сайхан дотор талд нь хийгээд ингээд энэ талаас нь нөгөө талаас нь яг бас л нөгөө 4-1 инчээр оё шүү. За тэгэхээр 4-1 инч нь оёл буюу энэ одоо шулуун оёлыг яг л одоо ашгүй цэвэрхэн гаргаж суулчих юм бол дараа нь ингээд биднэрт одоо юм хийж авч алдаа ба гарна, асуудал баг үүснэ. Тийм учраас баг нэг хэсэгтээ одоо жоохон дадлаг хийгээд яг энэ дөрвийн оёод өөрийгөө бас дадлагжуулаарэ гэж хүсэх байна. За тэрийг харж байгаа. Яг ингээл ийм гоё шулуухан ингэж оёх ёстой шүү бүгдээрээ. За ингээд 3 игний даавууга бид нар бүгдээр ингэж зүүчлээ. За одоо үүнийг эндүүдх нэг ажил байгаа. Ер нь ингээд зүсэл оёол зүсэл дараа нь эндүүдх гэсэн нэг юм буран дарааллыг бол бид нар стопэмо хийнэ. Тэгэхээр одоо энэ эндүүдх бол бас маш чухал хэсгийг эзэлдэг. Бас бид нар ч гэсэн ярьжтэй мó хоёулаа сайн эндүүндээ гэдэг. За би эндүүгээ халаач. За эндүүдхтэй яаж эндүүдх вэ гэхээр тухайн одоо аль дөрвөлж маань одоо ямар хээ үүсгэж байгаа. Эсвэл одоо ямар өнгийн даавнууд орсон гэдгээс хамаарат энэ арын энэ унгаж эндүүдх одоо бас янз бүр байдаг л та. Жишээ нь бараа өнгийн даавуу одоо энэ талтанд байгаа. Тэгээд яг энэ бараа өнгийн даавуугаараа бид нэр сэнсээ голж эндүүдх учраас дандаа ингэж бараан тал руугаа ингэж ханаруулж унгаж эндүүдсэн байна. За тэгэхээр одоо бараан тал руугаа ханаруулж унгаж эндүүднэ гэсэн. За эндүүдхтэй одоо бид нар хувцс эндүүдх шиг ингээл үрж эндүүддэггүй тодорхой хэмжээгээр баг зэрэг дарс хийж эндүүддэг байгаа шүү. Ингээл жоох ингээл дараал дараагийнхаа ингээл дараал ингээл эндүүддэг. Хизээш одоо амар татаж чангааж найс цааш нь болгож эндүүддэггүй. Ягаад гэвэл энэ нөгөө даав маань баг зэргийн сунаад нэг тал руугаа дараах энэ төр магадaltaй. Тийм учраас заавал ингээд сайхан дарс хийж ингэж эндүүддэг байгаа. Одоо нөгөө тал нь ийм нэг сайхан ингээд гараад ирсэн. Тэгээд дуусахаараа бас нөгөө талаас нь ч гэсэн жоохон ингээд дараад өччих хэрэгтэй. За ингээд хамгийн сүүлд нь баг зэрэг ингээд дарс хийж өгөөд за ингээд эндүүдээ дуусчлаа. За одоо бид нар энэ эндүүдсэн хоёр зүйлээ маш сайхан зүснэ. Ядсгүй гэхээр бас учиртай. Энэ маань одоо бид нар бүгдээрээ 2 инчээр зүүгээд 3 игнийг 2 инчээр зүүгээд өргөн нь ямар хэмжээтэй болсныг одоо харцгаая. За яг 5 инч болсон байна. Тэгэхээр нөгөө дөрвөлж маань угаасаа хаашаашаа би үнж хөвчээсэн тэг дөрвөлжин байх хэвээр гэж тэгжсэн. Тэгэхээр одоо бид нар үүнийгээ бас яг л тэр 5 инчээр нь болгож тэг дөрвөлжин болгох болно. За тэгэхээр 5 инчээр тэг дөрвөлжин болгохын тулд яах вэ гэхээр эхлээд энэ одоо даавны оёдлын энэ хэсэг бол бидэрт ерөөсөө энийг хасна гэж ойлго. За тэгэхээр энийг баг зэрэг ийшлүүлээд одоо энэгээр ингэж хасагдах нь яг 1 2 3 4 5 гээд 5 инч маань ингэж хэсэгдэх нэ. За тэгэхээр сайхан даавн дээр шугамаа тааруулж ингэж тавиад за зүсгэгчэн дээр би бас нэг юм хэлхээ мартсан байна. Энэ зүсгэгч үргэлж ингэж өөрөө хаагдчих нээгддэг байгаа. Одоо энийг ингэнгүүт хаагдчихна. Энэ хаалттай үеиг бол хэрэглээл дууссан тул ингээл зүсгчээ хаагаад зөвхөн хэрэглэх үедээ ингэж ирийг гаргаж нээж байгаараа. Энэ яг бол маш одоо аюулгүй ажиллагааны хамгийн чухал дүрэн. Энэ одоо маш эртээ тэр байтугай одоо та бүр гараач гэсэн зүсгээс одоо өрчил сэргийлж шугамнаасаа дор хаяж гараа 0.5 юм уу бүтэн 1 инчээр ингэж цайтай ингэж тавих хэрэгтэй байдгийг. За тэгээд хэрэглээгүй үедээ байнга хаана хэрвээ та одоо солгой гартай бол энэ болтыг тайлаад цэнхэр тэ энэ хэсгээ энэ талд нь гаргаад тэгээд ингэж зүснэ. За баруун гар учраас яг энэ хിവэрэ байх байна гэсэн үг. Тэгэхээр хоёр талаараа ашигладагаараа бас энэ зүсгчийн нэг давуу тал байгаа. Тэгээд маш сайн эртээ 50 унсанд үйлдвэрлэгдсэн юм зүсгч. Тэгээд та бүхэн бас хэрвээ зүсгч байхгүй бол манай бинти эцэг
нэтнэ гэсэн хаягаар орж авах. Эсвэл манай нөгөө сансрын MRT-ийн 6 давхрт манай урлан байгаа шүү дээ. Урлан дээрээс ирээд ч зүсгч авах бас боломжтой. За ингээд 5-ыг харьцах нь 5. Ишээж 5, ишээж 5 тэг дөрвөлжин зүйдэл маань ингээд гарч байгаа. Энэ зүйдэл бидний дөрвөлжийг одоо бүтээнэ. За ингээд эхний зүйдэл. Энэ мэтчлэнгээр нөгөө нийт 2 хэсэг энэ урт залгасан зүйдлээ 5-ыг харьцах нь 5 гэсэн юм хэмжээтэй зүйдэлт одоо бүгдээрээ хувааж зүсэх юм байгаамаа. За энэ дээр бас нэг юм хэлье. Ер нь энэ одоо бид нар хавтангийн энэ шугамыг яг энэ зүйдэл уртын зүйдлийн дээр ашиглах хэрэгтэй байдгийг. Тэгвэл энэ нөгөө даавны ууг маш сайхан харуулдаг байгаа. За хамгийн дээдлийн хэсгээ ингээд хавтангийнхаа зураастай сайхан жицуулж тавиад за тэгээд эндээс ингээд хаашаашаагаад хаваар ингээд харахад ямар ч өөгүй ингээд гоё таарч явах юм бол та яг зөв зүсээ явж гинэ гэсэн. Гэтэл яг ингээд зүсгт лишээш дарваагаад энэ руугаа ч юм уу 5 инчээс гэсэн тэнгээс чинь гарч зөрүүл яваад юм бол бас тэр алдаага дор дорн засаа яваад байгаа. За бид нэр ингээд бүх 2 зүйдлээ уртааш нь ингээд сайхан бүгдийн зүсээд нийтдээ нэгээс нь болохоор 8 ширхэг ийм зүйдэл гарсан байгаа. Одоо үүгээрээ бүгдээрээ дөрвөлжиг бүтээнэ. За дөрвөлжиг бүтээхдээ одоо тухайн аль өнгөө яг цэнснийхээ гол хэсэг болгох гэж байгаа. Тэрийг яг гол хэсгээс нь ингэж тарааж тавиад за ингээд за энэ одоо бидний хамгийн анхны дөрвөлж үүссэн байж байна. За тэгээд энэ маань нийтдээ 4 ширхэг юм дөрвөлж та бүхэн үүсгэж ойно. За тэгэхээр ингээд дараагийнх маань одоо энэ ийм байвал энд яг ингэж орно. Энэ энд одоо өнгөн доошоо хараад ингэж орж явах юм бол бас яг ингэж орж байгаа. Буюу бүгд яг нэг ийм давтамжаар ороод энэ маань өөрөөр баахан одоо дөрвөлжүүд л нэгдэж хээ үүсгэж гин гэж та бүхэн ойлгож байгаа. Тэгэхээр тухайн нэг дөрвөлжийг зүүх бүх одоо тэр хин зүйдлийн одоо нөгөө зүйдлүүд маань хоорондоо адилхан байдаг л гэсэн үг. Яг давтагдаал яваад идэг гэсэн үг. За ингээд үндсэндээ 4 ширхэг дөрвөлжээр одоо бид нэр яг энэ хөөрхөн ширээний гол тавьдаг ч юм уу одоо нэг самхин дээр тавьдаг ч юм уу юм хийх нэ. За одоо яг голд ингээд хөөрхөн бас ахаад нэг сэнс үүссэн байгааз. Эндээ ингээд 4 хар голтой ингээд үүсгэсэн байна. За одоо үүнийг ойно. Оёхдоо бид нар яаж ойдгоо гэхээр бүгдийг нийлээд одоо яг энэ талаар нь ингээд дөрвийн нэг ижир оё штэ. За одоо тухайн нэг дөрвөлжийг оёхын тулд бид нэр дөрвөлжөөр нь ингээ ойж болдог. За мөн дөрвөлжихээр нь одоо эхлээл энэ хоёрыг оёол дараа нь энэ хоёрыг оёод тэгэнгүүтээ дараа нь энэ хоёрыг нийлүүлээл ингээ ойж болно. Эсвэл ялангуяа ингээд олон юм зүйдэл төр бол бид нар ямар арга ашигладаг вэ гэхээр цуваа уусгах арга гэж ашигладаг байгаа. Цуваа уусгах арга гэдэг маань бүгдийн одоо яг оёр хэсэг рүүгээ зүүнийхээ үзүүрийг ингэж хатгаад бүгдийн хооронд нь бэлээ яваад идэг. Яагаад энэ оёр хэсэг рүү зүг харуулж байгаа вэ гэхээр бид нар за зүгээр ингээд хатарчил та тий зүгээ хамаагүй одоо ингээд ийш нь чамаагүй ингээд харуулаа хатарчиг гэж бодоход яг цуван дээр нэг оёот ирэхэд андуураад эмтлээ ойдог ч юм уу эсвэл одоо нөгөөтг нь очдог ч юм уу жоохон тийм алтаа гарах андуурах магадлал маш их байдаг. Энд яг л бид нэр хээ тааруулж байгаа учраас маш нэрээ явах хэрэгтэй байдаг. Тийм учраас
заавал одоо яг хоёр хэсгийн хэсгүүгээ л энэ зүгнийхээ үзэрийг харуулж чаддаг юм шүү. Тэгээд тогтоогоод авчвал дараа нь яаж ч нөө одоо юмнуудын хооронд нь би гэсэн үзүүрний шаарсан яг нөө би энэ 7 хоёрх юм байна гэсэн ойлголтод орчдөг. Тэгээ анхнаасаа зөв одоо алдаа баг гаргаад зүгээс сурчна гэсэн үг шүү дээ. За оюухын өмнө энэ яг сахижцуулаад эдгээр хэрвээ алдаагүй ойсон болвол одоо ийшээ энэ хоёрыг ингээд хэдийгээр хийгийг ингээд зөвлөж ингэж зүүж гаж гисэн яг ингээд сайхан хайш шашаа 5 инч учраас яг ингээд сайхан таарах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ бас давхар таныг зөв зүсч үү зүүж үү гэдгийг чинь оёдол дээрээ бид нэр ирээд нийлүүлж явахаар шалгацдаг байна шүү дээ.